Beamon Drawing Pack-ын танд гараанаас бус барианаас эхлэх боломжийг олгоно. Бүгдээрээ шинээр төсөл үүсгэж хэрхэн MNS стандартын дагуу хаалга цонх төлөвлөгөөг авч үзье. Ингийн тулд эхлээд 1-р давхрынхаа байгууллт руу ороод ханаа зуръя. Та өөрт шаардлагатай ханы төрлийг сонгох боломжтой. Нэгэнд ханаа байршуулсан бол хаалга цонхоо үүсгэцгээе. Таны харж буучлан хаалга цонх маань хан дээр зөө суурилж өгсөн байгааг анзаарч байгаах. Мөн хаалганууд маань ногоон цэнхэр өнгөөр ялгагдсан байна. Энэ нь баруун зүүн онголтыг илэрхийлж байгаа. Хүсвэл та эдгээр хаалга цонхнууд дээр доголь үүсгэх боломжтой. Өөрөөр хэлбэл бүгдээрээ доголыг чагтлахад доголь маань орж ирэх жишээтэй. Та бүхэн үүний хэмжээ дамжааг өөрийн шаардлагад нийцүүлж хүснээрээ тааруулж янзлах боломжтой. Мөн түнчлэн та цонхныхоо онголтыг байгуулалтан дээр хянаж төлөвлөх боломжтой болох юм. Үүсгэсэн үр дүнгээ 3D рүүгээ орж харъя. Таны харж буйжлан онголтын маань тэмдэглэгээ MNS стандартын шаардлагыг хангаж байгааг анзаарч байгаах. Бүгдээрээ илүү тодорхой харахын тулд масштабаа томсгоё. Тэгээд эдгээр объектуудыг тайрч хараад эргүүлээд сонирхъя. Ингээд гадагшаа болон дотгошоо онголтыг нүүр талын харагдцууд дээр тасархаа болон үргэлжилсэн зураасаар ялгаж дүрсэлсэн байгааг та бүхэн тодорхой харах боломжтой. Өөрөөр хэлбэл уг хаалга маань гадагшаа онголтоо дотор талаасаа тасархаа зураасаар тэмдэглэгдсэн байна. Харин эдгээр цонхны маань даалгавч дотгошоо онголттой. Тиймээс дотор талаасаа үргэлжилсэн зураасаар гадна талаасаа тасархаа зураасаар тэмдэглэгдсэн байна. Би цаг хэмнэх үүднээс урдчлан энгийн хаалга цонхны төлөвлөлтүүдийг давтагддаг давхруудад үүсгэлээ. Та ердөө төлөвлөлтөө хийж дуусгаад аль хэдийн MNS болон MNS ISO стандартын дагуу хаалга цонхны төвөр загварын тодорхойлтыг үүсгэсэн байх болно. Мэдээж энэ нь таны төсөлд хийгдэх бүх үйл өөрчлөлтүүдийг мэдэрч автоматар засагдах болно. Жишээ нь бүгдээрээ уг хаалган дээр тодхон гэвч байршуулах сонирхолгүй байсан байж болох юм. Мөн уг хаалгыг төсөлдөө дутуу үүсгэсэн байж болно. Тэгвэл бүгдээрээ эхлээд шинэ хуулбараа үүсгэхэд бидний хаалганы маань төврүүд дагаж өөрчлөгдөж байгааг анхаараарай. Өөрөөр хэлбэл 1-р давхарт 2 ширхэг баруун, 2-р давхарт 2 ширхэг баруун, нийт 10 ширхэг хаалга байна гэх мэдчлээ. Одоо бүгдээрээ хаалганыхаа тодхон гэвчийг авч хаяа. Ингийн тулд уг параметрын чигтийг авч хаяа. Beamon Drawing Pack-ийн бүх ил параметрууд нь монгол хэлтэй мөн монголоор заавар өгөх учраас хэрэглэгчид ашиглахад нэг хялбар байх болно. Мэдээж бүгдээрээ тодхон гэвчийг авч хаясан учраас хаалганы маань марк өөрчлөгдөх ёстой. Ингээд бидний хийсэн өөрчлөлт шууд хаалга цонхны маань загвар тусгагдж байгааг анхаараарай. Магадгүй та бүхэн уг хоёр хаалга адилхан гэж андуурч болох юм. Нэг нь дотгошоо онгоодог гадна хаалга, нөгөөх нь гадагшаа онгоодог гадна хаалга. Учраас дулаалга болоод бусад хийцлээд өөр байгаа. Мөн та бүхэн Beamon Drawing Pack-ын тусламжтай архитекторуудын хувьд асуултын тэмдэг дагуулсаар байдаг тактик хялбархан гүйцэтгэх боломжтой. Таныг илүү их ухаалаг шийдлүүд хүлээж байгааг дуулгахад таатай байна.